Сэрэглийн хөгжилтэй Мөнх тунх хайртай тундаруухан Мөнх тунх марцсан бас игдүүтэй Басар Мөнх тунх ухаалаг бас овчин Засхан Мөнх тунх Бид адал явлын ертөнцөөр ичдийн номоор хамтаа айлан хамтаа баярлнаа Эсрэг дүүрүүд байна, эрэг дүүрүүд байна хамтаа тоглох хөөрхөн хүүхдүүд байна Атгалчин хармагсын амнаас хэрхэн яаж муудлан гарч чадахыг манай хөрхөн супер хүчтэй хүүхдүүд хайж олно Бид адал явлын ертөнцөөр ичдийн номоор хамтаа айлан хамтаа баярлнаа Эсрэг дүүрүүд байна, эрэг дүүрүүд байна хамтаа тоглох хөөрхөн хүүхдүүд байна Мөнх Тэмээ! Энэ дэлхий дээр надаас авраг бийтэй! Надаас агуу хүчтэй! Хинч үгүй лээ! Тэмээ! Би бол ертөнцийн хамгийн агуу хүчтэн! Тимээ агуу хүчтэй мөнх Ее Тэмээ! Бүгд надаас сүрдэх ёстой! Юу яагаад айх ёстой гэж? Юу гэж юм бэ? Сул дороолол хүчтэйгээс айх ёстой зү. Юу гэж дээ? Боддоо. Харин ч хүчтэй хүчрхэг байх юм бол өөрөөсөө сул дараа нэгэнд туслах ёстой зү. Нэр тийм ч юм уу? Надад яах вэ? Би та нарыг нүмер нөөлөгтөө авч байна. Юу болоод нэ? Арахлаа шүү дээ. Яасан бэ мөнхөө? Айчихсан юм уу? Үгүй. Аврах хүчтэн юунаас жаадгүй юм? Гэтэ арваха. Тасаа яг бүр аврах битэн шиг орж ирлээ шүү дээ. Фи фай фо. Нэрээ аврах бит гэснээс нэг аврах битийн тухай гардаг их сонирхолтой үлгэр байдаг. Бүх! Нэрээ юу? Тэгвэл тэр үлгэрээ чи аялъя л та. Тэхүү. Аврах бит гэхээр бүр хармаар санагдаад байна. За тэгвэл бүгдээрээ төхөөрөмжөндөө суугаарай. Нэрээ сануулж хэлэхэд энэ аврах бит их аш муутай шүү. Аш муутай аврах бит. Эрт үрд цагт ургамал мод цэцгэлсэн үзэгсэнтэй сайхан цэцэрлэгт өндөр том шилтгэнд аш муутай аврах бит амьдран суудаг байжээ. Аврах бит өглөө бүр эртхэн босоод ургамал модоо арчлан үзэгсэнтэй хашаандаа духлан суух дуртай байж гин. Тэдний цэцэрлэгт ургадаг өндөр модонд гайхалтай амттай жимс ургадаг байсан тул ойр хавийн хүүхдүүд үргэлж жимснээс нь идээд өдөржин хөгжилтөн тоглодог байж гин. Хүүхдүүдийн шуугилдах чимээ аврах битэд маш тайртай санагддаг болсон тул нэг өдөр тэрээр маш ихээр уурлан хүүхдүүдийг цэцэрлэгээс хөөн гаргаад шилтгэнийхээ хаалгыг аврах том цоожоор цоожилж гин. Маргааш өглөө нь аврах бит үзэгсэнтэй цэцэрлэгтээ нарлан суух гэтэл гадаа цасан шуурга шуурч гайхалтай сайхан цэцэрлэг нь юу ч үгүй устсан байж гин. Аврах бит гайхан эргэн тойрноо ажиглав. Гэтэл зөвхөн тэдний цэцэрлэг цас орсон байх ба бусад айлуудын цэцэрлэг ном ногооноороо байх юм гин. Энэ бүхнийг ажигласан аврах бит маш ихээр гайхаж чухам яагаад ийм зүйл болсон учрыг бодоод олсонгүй гин. Үлэг гүрэл шиг юм бэ? Үлэг гүрэлтэй хамт аврах бит хамт исэн бол яах вэ? Яа тэр царай мэрэн. Их л ууртай байд юм шиг байна да. Сайн байна уу? Гарч ам болов? Аврах бит тахаа! Та нар хэмбэ? Дүрсгүй жаалууд. Миний гэрээс яг одоо гар.
Чи яагаад надаас айхгүй байгаа юм? Бид яагаад чамаас айх ёстой гэж? Юу? Яагаад гэвэл би чамаас том биетэй. Бүгд л надаас айдаг юм да. Та тэгвэл их хүчтэй байх нэ? Гэхдээ жинхэнэ хүч чадал юунд оршдгийг мэддэггүй бол та? Юу вэ? Тэр чинь юу юм? Би төрхөөс л эхлээд ийм байсан. Та нар хараач дээ. Энэ миний яав. Харин энэ миний өвөө. Бас энэ элен цуланц маань. Бүгд л над шиг ууртай авраг биетүүд байсан юм да. Гүтгээд гэр бүлийг чинь ааш муутай байлаа гэд та яагаад ааш муутай байх гэж шаардлагагүй штий. Тийм шүү. Өөрийгөө өөрчлөөд бусдад сайхан хандаад үзэлтэй. Сайхан найз нөхдөд болох юм бэлөө. Ордлох штэ. Найз нөхөд гинэ. Найз. Хинч надтай найзлахыг хүсдэггүй. Дээрээс нь энэ цэцэрлэг маань цас ороо зогсохгүй байна. Би бас та нарын яриад байгаа сайхан ааш гэдгийг чинь мэдгэжгүй заа юу? Би чам заагаад үгүй л дөө. Битгий уйлал да. Битгий үлээ. Одооноос хичээж эхлэхэд болно штэ. Яаж? За тэгэхээр багшигаа дагаад хэлээрэй. Баярлалаа. Арай илүү зөөлөн хэлий. Баярлалаа. Яй! Энд жахан бүтэхгүй болоод явчлаа шүү. Түгшүүр. Хорчин хаан тус дайрч байна. Бүгдээ маматаарай. Очиж туслах уу? Болохгүй. Авраг бит өөрөө энэ бүхнийг хийх хэрэгтэй. Яасан бэ? Бүгд яагаад юм чимээгүй болчих уу? Авраг бит маань ааш муутай болохоор ойртохоос айгаад ах шиг байна. Яна, хинж баяр хүрхгүй бол авраг бит маань дахиад л гомдох бах та. Баярлалаа чамд. Намайг муухай хойш гаргаж байсанд уучлаарай хүмүүсээ. Энэ цагаас хойш ааш муутай авраг бит маань хинээс ч илүү сайхан сэтгэлтэй ээлдэг нэгэн болж гинэ. Үгээрч зогсохгүй түгжээтэй байсан харшийнхаа хаалгыг нээж хүүхэд багчуудыг харштай тоглохыг зөвшөөрсөн юм. Яг тэр мөчид цас мэс хайлж цэцэрлэг нь өрдийн адил ном ногоон үзэсгэлэнтэй цэцэрлэг болон хувирчээ. Энэ бүхэнд баярлсан авраг бит маань ээлдэг зан гаргаж цэцэрлэгт нь ургадаг амтд жимсэрээ хүн бүрийг дайлдаг болсон юм да. Хүч чадалтай түүн дээрээсээ сайхан сэтгэлтэй байна гэдэг ямар гайхалтай зүйл гэдгийг ойлгож авсан биз дээ нэ зү да. Та нар маань ч бас мондөг авраг бит биш ээ. Мондөг хүүхэд байгаарай. Love you. Bye. 6767 bye. Ядлын ертөнцөөр ичдийн намор хамта айлан хамта баярлаа. Эсрэг дөрөв байна, ирэг дөрөв байна. Хамта тоглох хөрхөн хүүхдүүд байна. Гэртүү